Дараагийн мэдээлэл танилцуулъя. Олон улсын паралимпийн холбооноос Оросын холбооны ус болон Белорусын тамирчдыг тэмцээн уралдаанд нь оролцуулахгүй байх хориг арга хэмжээг цуцласан тухай мэдээллийг гаргасан байна. За олон улсын паралимпийн зүгээс Оросын холбооны ус 2022 оны 2 дугаар сард Украины эсрэг бүрэн хэмжээний товтлогоо явуулсан. За үүнд нь Белорус ус газар нутгаа ашиглуулсан асуудал бол үүссэн. За үүний дараагаас эхлээд Олимпийн хорооноос дэдгээр улсуудын тамирчдыг Олимпийн наадамд оролцоход нь бол эрхийг нь хассан ийм хориг арга хэмжээ авсан байсан. За тэгвэл энэхүү одоо хоригоо цуцлах шийдвэрийг олон улсын паралимпийн холбооноос гаргасан байна. За тус холбооны Сөүл хотноо босон ерөнхий чуулганаар паралимпийн холбоо эхлээд Бямгарагт Оросын холбооны улсын одоо энэхүү одоо олимпийн үйл ажиллагаанд оролцох байдлыг нь хоригсон хоригийг одоо бүрэн түтгэлзүүлэх асуудал дээр санал хураасан байна. За дараа нь бол хэсэгчлэн түтгэлзүүлэх эсрэг санал бол явуулсан байна. За үүний дараагаар бол яг үүнтэй төстэй ижил санал харуултыг Белорус улсын талаар явуулж хэсэгчлэн одоо тус улсын тамирчдыг оролцуулахыг цуцлуулсан явдлыг одоо цуцлж байгаагаа мэдгдсэн байна. За энэ шийдвэр нь олон улсын паралимпийн холбооны дүрмийн дагуу Белорус болон Оросын холбооны улсын одоо тамирчдын олон улсын паралимпийн гишүүнчлийн бүрэн эрх давуу эрхийг сэргээж байгаа гэсэн үг. За энэхүү хоёр холбогдох гишүүнтэй холбоотой асуудлаар хамтран ажиллаж аль болох богино хугацаанд практик зохицуултыг хийх болно гэдгийг тус холбооны мэдээлэлд дурдсан байна. За энэ нь бол дайн эзлэн түрэмгийл үргэлжилж байгаа ч гэсэн Оросын холбооны ус Белорусын тамирчид эх жил Милан Кортино хотод болох өвлийн паралимпиад бол өөрийн тугандор оролцох боломжтой болж байна гэсэн үг юм. Гэсэн хэдий ч олон улсын олимпийн хорооны зүгээс хоёр улсын тамирчдыг оролцуулах асуудалд бол хатуу дүрм журам баримталсан хэвээр байх юм байна. За тэд төвийг сагсан байдлаар өрсөлдөхийг нь зөвшөөрөх боловч багийн спортод оролцох буюу одоо өөрийн үндэсний бэлэг тэмдгээ одоо харуулах боломжийг нь хязгаарлалтай хэвээр байлгах юм байна. Харин Украины спортын сайд Матвей Бидний уг шийдвэрийг буруушааж санал өгсөн хүмүүс ухамсар олимпийн үндэс зүйлсээс урвсан гэж мэдгдсэн байна. Бид удахгүй өвлийн паралимпийн наадмыг зохион байгуулах Европын түншүүдтэй түрэмгийллийн дайн үргэлжилж байхад түрэмгийлэгч улсын далбайг чөлөөтэйгээр ардсан орнуудын орон зайд одоо мандуулахыг зөвшөөрөх гэсэн асуудал дээр бол харилцан ярилцсан энэ асуудлыг бий болохгүй тал дээр уриалга гаргаж байгаагаа мэдгдсэн байна. За мөн Украины тамирчид энэ наадамд оролцох хэсэг талаар шийдвэрийг дараа нь хамтдаа гаргана гэж мэдгдсэн байна. Оросын холбооны улс болон Белорусын үндэсний паралимпийн хорооны үйл ажиллагааг 2022 онд бол Оросын холбооны улсын Украинд явуулсан дайн булдааны үйл ажиллагааны дараа хэсэгчлэн түтгэлзүүлсэн. За тэдний тамирчид өнгөрсөн жил Парис хотноо босон паралимпийн наадамд хатуу шалгалт хийсний дараа төвийг сагсан буюу ямар нэгэн улсын одоо нэр дээр оролцохгүй байдлаар бол оролцох өрсөлдөх юм боломж бол хадгалагдаж байсан. За эцсийн шийдвэрийг бол спортын холбоод гаргаж хориг арга хэмжээ авсаар байгаа. Тийм учраас аль улсын тамирчид Милан Кортино хотод болох одоо энэхүү өвлийн наадамд оролцох нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. Ерөнхий холбооноос бол шийдвэрийг гаргасан. Харин тухайлсан одоо спортын холбооноос өөрсдийн шийдвэрийг баталгаажуулан гаргах юм байна.